Энэ удаагийн бичлэгээр Netflix дээр саяхан гарсан Stranger Things, Enola Holmes гэх мэт цуврал болон кинонууд дээр гол дүрийг бүтээж байсан Millie Bobby Brown гэж жүжигчин байдаг штэ. Түүний тоглосон шинэхэн кино хүргэж байна. Тухлан суугаад бичлэгээ эхлүүлье. Дамсал гэдэг нь гэрлээгөө залуу эмэгтэй гэсэн үг байсан юм бэлээ. Би үзэж дуусчаад л гуглдсан. За ингэ кино руу орцгоё. Нэгэн хаан өөрийн хамгийн мундаг цэргүүдийг дагуулад нэг араатны устгах гэж явж буугаар кино маань эхэлнэ. Юу юуг очоод алаад нууцил гэдэг. Тэгсэн ч гэсэн нэг 10-20-ын цэрэг яаж ийм амир амтныг барьж дэлгэвдэ? Ямар баагуу чон агнах гэж байгаа биш. Шууд л хуугаараа хамуулах нь тэр. Эцсийн мөчөд хаан түүнээс ам гуйхаас өөр аргагүй байдалд хүрдэг. Энэ явдлаас хойш хэдэн зууны дараа манай киноны гол дүр болох охин Elodie мөн түүний дүү Flora-гийн хамт мод хагалж буй хэсэг гарна. Тэд нар бол нэлээд хүнд хэцүү амьдралын нөхцөлтэй нэг жижигхэн улсын гүнжнэр юм. Даач улс нь ядуу. Тэдний гэртээ дөнгөж ирэхэд аав нь ас холоос ирсэн нэгэн удгантай уулзаад байж ба нэг мэдээ ирсэн байгаа нь. Юу вэ гэхээр нэг баян улсын хатан хүүтэйгээ гэрлэх хүн хайж байгаа бөгөөд Elodie-г сонгосноо л энэ аахгүй юу? Мэдээж ихэндээ дургуцч гэлээ өсөж ядарч байгаа арт иргэдийн төлөө хурмаа хийхээр л болдог. Ингээл хоёр охин ээж автагаа ас холыг зорхоор гарна. Үнэхээр баян тансгийн туйл алт мөнгөөр дүүрэн ордон байх нь тэр. Энэ үйл явдал нь эдний хувьд тэнгэрийн умдаг атгатай л адил хэрэг. Ханхун ямар юм байх бол доо догшин ширүүн болов гээл их л айж байсан чинь яриа хөрөөж тараад ер нь их боломжийн. Эхэндээ ч их дурамжхан байсан тэр гэрлэхэр болсон шийдвэртэй санаа амархан тэр. Хаднанч манай эдийг зүй өсөөр хөндлөн харьцаж бүхэл юм эерэг сайхан. Удахгүй гэрлэх залуу хосууд маань бие биетэйгээ улам их дотносож танилцж байх тэр үеэр хормын талаар томчууд нь жиж ярих нь тэр. Мэдээж ээж аав нарын шаардлагаар хийж байгаа хөрм учир тэгэл өвгөө аваа энэ төр байж л байгаа штэ. Тэрийг л ярьж байхгүй юу? Энэ ярианы дараа хаан маань царай зүс нэг л биш болцсон гарч ирдэг. Яасан бэ гэсэн чинь яг яаснаа хэлэхгүй бүх юм зүгээрээ л гэсээр. Нэр энэ ээж нь болохоор манай хэдийн хойд ээж нь ч гэлээ ер нь их сайн хүн гэдэг нь илт. Тэгсэн нөгөө хатан хаан ч бүр гүнж болох охиныхоо нэрийг цэжлээгүй гинт бүх юм ер нь нэг л бишээ. Өвнийг анзаарсан ээж охиндоо гэрлэх нь буруучаж мэднэ. Ер нь болгоомжтой байсан дээрээ гихч. Одоо тэгэд ер нь оройтсан штэ. Аль үжээ яриа хөөрөө өвгөө аваагаа хийгээд охин гэрлэхээр болсон байлгүй яах вэ? Ингээ хурмаа хийгээд ээж авдаач үнсүүлээл тэр дорол басараар яваад өгнө. Гэхдээ нэг зүйл бий. Зөвхөн энэ ханхуугийн гэр бүл ихнээ хурмаа хийхдээ үлддэг нэгэн зан үйл бий. Тэрийг яс үлдчихъя л гэн. Тэгэл нэг уулын орой дээр оцсон ч баахан хачин маск зүүсэн хүмүүс. Дунд нь нөгөө хатан ч малитлаа нэцээ. Манай хаан тус яаж үсэн дөхийг товчхон ярьж өгье энэ төр гээл. Өвөг дээдс маань энэ газар анх ирэхэд нэгэн араатан байсан. Түүнийг устгах гээд бараагүй учир хаан түүнтэй тохиролцоо хийсэн юм. Өөрийнхөө 3 охиноор өргөл өргөж байх учир хаан тусыг маань 50 орхиороо л гэсэн тохиролцоо. Яг юу яриад байгааг нь манай Elodie юусоо ойлгохгүй. Яаж ч ойлгох вүлээ. Ингээд л хачин цаан хүлээ эхлэнэ. Манай гэр бүлийн нэг болж байгаад их баяртай байна эдрэгээл. Хоёр хосын гарыг зүс чатгуулаад ерөнхийд нь ижил цустай хүмүүс л болгож байгаа. Ингээд л хором дуусаад амар сайхандаа жаргалаа даа гэсэн чинь юу гэж тийм юм байх вэ? Манай хүнийг шууд л агуу руу шидчихэн тэр. Арайч өвчээгүү амьд үлдсэн ч гэлээ яг юу болоод байгааг ойлгохгүй шоконд орлого яах вэ? Туслаач гэж 1000 орилгоход ямар ч хариу байхгүй. Ингээл энэ мөчөд төрөний яриад байсан балаа юм ийг нь ойлгож байгаа. Тэрээр өөрийгөө өргөл байсан гэдгийг. Эргээд харахад гэрэл гэрэлтэд ямар нэгэн байна уу даа гэтэл амьдаараа шатаж бүү шувуу. Хөөхөн шувууг их л өрөвдөд байжсэн чинь араас нь бас 100 шувуу шатаад нисэж байхан тэр. Хар дарсан зүйдэл мэт. Ингээд дуусаагүй хүн амир луу гарч ирээд хүний хэлэрч яриад танаа удмынх нь би дургу өдргээл учиргүй айлгана. Elodie ч тэр даруй зогтлгүй яах вэ? Ярддаг луу ч гэсэн хэл яриагаар бол учраа олох ямар ч шинжгүй. Хичнээн зогтож амьдсан ч гэлээ хөлөө түлээд аимшигтай өвдөлтийг мэдрэнэ. 3 охиноор өргөл өргөдөг гэсэн штэ. Айл үжи ихнийх нь саяхан орж ирээд шатаж өгсөн байгаа нэ.
Аимшигтай өвдөлтийг төсвөрлөн гарах зам хайгаад нэг жижигхэн нөх рүү ортол хэсэг явж байгаад гулгаж гацаад бүр балахшихдаг. Ерөн л түнд луунаас гадна хүч болох өөр өчнөө аюу тулгарнаа. Гэсэн ч эвийг нь олоод амь зуусаар л. Гэрэл цох шиг шавжаар гэрэлтүүлэгч хийгээл амьд гарахын тулд байдгаа шахна. Олон цаг тэнүүжилсэн учраас цангаж өгөх нь л холгүй. Шалбааг уух гэтэл арай л заваа. Хайлж буй мөсний туслаас л уучих санаатай хэсэг үзнэ. Гинтэл огцом хайлаад эхлэх энэ үед нөгөө амир луучин түүнийг олоод ирсэн байгаа нь. Энэ үед луунаас зогтохдоо нэг нь нөхрөө ороод амжих ба тэнд түүнээс өмнө золиос олж ясан гүнж нар ч мөн нэгэн цагт нуугдж байжээ гэдгийг ойлгодог. Бүр дэндүү олон нэр байхыг хараад утгаараа депрессдлгүй байх вэ? Хөлөө аимшигтай төлцсөн учраас өвдөлтөндөө димээрээд халуураад хар дар зүудэлнэ. Ингээд 50 амарч чадахгүй сэртэл өнөөх гэрэл болгоод явж байсан шавжнууд ч шарах эдээдэг болж таарад азар амьд үлдхэн тэр. Тэгээгүй бол ийм том шарахны эдэнд баригдаад нэм бактери энтер гээл дороо өгөх байсан шүү дээ. Агуун ханан дээр хэрхэн зүгтэх газрын зураг эдэр зурцсан аргагүй л хэдэн зууны турш үйлсэн өргөл гэдэг нь хэлт. Ингийн мэдээж нарны гэрэл рүү заасан замаар явхаар болдог. Элоти бол зүгээр нэг охин биш, хортоо шартай алнаал гэдэг гүнж. Данш тэр гадагшаа гарах зам нь дэндүү аюултай байж таардаг. Гэсэн ч юу гэж бууж өгөх вэ? Викторио гих гүнж өмнө нь эндээс зогтож байжээ. Тэгвэл би ч гэсэн чаднаа л гэж урам зориг авна. Ингээд үүлээ үзээр арай гэж дээш гарч ирээд их л баярлтал. Энэ нь даанч эндээс ам гарах зам биш байв. Тэр дор хэсэг хүмүүс харагдахад аймангуун байдгаараа орилсон ч агууд гадны хүмүүс ирсэн дуугаар лууч Элодыг хэсэг орхиод явхан тэр. Энэ хүмүүс нь манай хүний аав хідэн сэрэгтэйгээ ирсэн байгаа нь. Элоди бууж ирээд аавынхаа дуугаар тэднийг хайн явах замдаа бяцхан луунууд дөнгөж өндгнөөсөө гараад өгсөн байхыг олж хардаг. Ингээд л ерөнхийд нь ойлгож эхэлж байгаа. Хатны хэлсэн түүх бол худал. Луу хэнийг ч оролдоогүй мөрөөрөө байхад нь тэр хаан ирээд өөрөө 3 зулцгааг нь алсан байхгүй юу? Тэгээд лууг дийлээгүй учраас ам гарахын тулд үе болгоноосоо 3 охиноо өргөл болгож байхаар л болсон юм. Лууч шууд алахыг хүсээгүй үеийн үед зовоохоор болсон нь л энэ. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр. Аав нь охиноо амьд байгаасаа л гэж залбираа Элодыг хайсаар. Луунд эдгэр цэргүүд юу болох вэ? Юу ч болохгүй. Call her. She's alive? Call her. No. Elodie! I am your father! Now I order you! Do not come out! Хөөхий аав нь эцэг хүнч гэлээ бас хаан юм болохоор охиноо золиослоод өлсөж ядарсан ард түмнээ тэтгэлгэж бодсон юм бэлээ. Тэгсэн ч энэ шийдвэрээ хожим нь алдаа яжээ гэдгийг ойлгоо охиныхоо араас буцаж ирсэн нь. Аав нь охиноосоо уушлалтгүй охин ч аавыгаа эцсийн удаа үнсээд амжина. Хаан хүний зовлон их. Ингээд тэдний бууж ирсэн олсоор дээш гарах гэж нэлээд болноо. Амьдаараа шарагдахын даваан дээр амжиж гарах нь тэр. Эцэс тэр амар агуу аимшигтай араатнаас амьд гарсандаа итгэж чадахгүй. Луу харин юу гэж л охиныг алдчаа зүгээр суух уу? Тэр хаваар нэг самралгүй яах вэ? Энэ их өөмөнийг харсан хатанхаа новшийн охин гай болно гэж мэдээд байсан. Бушуу дүүг нь олж ирлгэн. Ээжийг нь хутгалаад дүүг нь чирээд л аваад явна. Өнөөх үйлцэн зам үлээ мөн л адил үлдээд дүүг нь агуун ёроол руу шидчихэн тэр. Хөөхий ээж нь хотглуулсан ч гэсэн охиныхоо араас явахдаа Элодидэд хараа болсон бүгдийг хэлдэг. Манай хүн харин ээжигээ амарч байгаарай. Би дүүгээ аваад ирье гэнэ. Дүүг нь айл үжил уу бариад авсан.
Дүүгээр нь өвөөшийн айлуудыг барих зорилготой. Манай хүн одоо бүр Рэмбо юм хаашаа бэлтгэгдсэн цэрэг шиг л тэнд жижигхэн тактика боловсруулад дүүгээ аврахаар цааш явдаг. Луу айлуудыг ирэхийг хүлээж сууж авах зуур өнөөх тавьсан өрхөн чирэгжиж гарсан дуу чимээний зүг луу тэр даруул хайж эхлэх нь тэр. Лууг явсан хойгоор бушуу дүүгээс ирээгээд аваад явах гэсэн ч бас л өндрөө шийдүүлсэн хүн штэ. Энд тэндээ бэртээд ямар л олиг байх вэ? Тийм болохоор дүүгээ нуугаад луудаа тулдгаар л болно. Сэлэн мэдээж түүнийг алахгүй уурлахаас өөр юм хийж чадахгүй штэ. Тэгсэн хэдийч түүнд ямар сонголт байсан биш. Луу тэдний удмынхныг үнэндээ л үзий ядна. Энийг нэгтээ үл ойлголцол чиний алж байгаа охтууд тэдний цусныхан биш ээ гэдгийг чадхаараа л тайлбарлах гэж оролддог. Гэсэн ч тэр хоёр хил амаараа ямар учраа олцох юм биш хэсэг ширүүн тулаан болноо. Ингийн эцэст нь охин тархиа ажилуулан төлөвлөгөө боловсруулад лууг дарж авах нь тэр. Лууч тэрхийг л унаад өгнө. Айлуудыг лууг дуусгах бүхэл боломж байсан ч тэр тийм муухан биш штэ. Луугийн үл ойлгосон зүйлсийг залруулж энэ бүхэн нь хатны зөхөөсөн хорон төлөвлөгөө байсан гэдгийг хэлдэг. Луу мөн зүгээр л өөрийн гурван зулцгаа алдсан их амтан гэдгийг ч ойлгосон учраас түүний шархыг эмчилнэ. Ингээ ордонд буцаад очиход Манит 3 дахь хурмаа хийж бахан тэр. Бүрт аварц энэ одоо өдөр бүр хурмаа гэдэг амаа хаашаа. Шинэ гүнжийг хурдан гэр бүл рүүгээ зүгт хэмээгээд тэнд ах бусад гимзэмгүй хүмүүст зүгтах сүүлийн боломжийг олгодог. Ганц муу өхнөөс юунд нь айхавдэ гээд их л том байцгааж байсан чинь тэдний айх өстэй амтан гарч ирхэн тэр. Ингээд л шууд тэднийг шатаан алаад лууж өөрийнхөө өшөөг аван алиудич өөрийнхөө өшөөг авч ордныг шатаадаг. Киноны төгсгөлд ээждүү хоёртойгоо хэрэгцээд эд баялгаа нөөцөлж аван луутайгаа хамт луугийн ээж маань гэрлүүгээ буцснаар кино маань дуусдаг. Бичлэгийг маань дууссан үзсэнд баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.